Сайн байна уу? Би Достон. 3 хором нэвтрүүлгийн хөтлөгч. 2 дахь дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа Дональд Трампын Art of the Deal хэмээх сонирхолтой номыг сонгож авлаа. За ингээд ихэрцгээе. Та бизнес эрхлэх тухай хамгийн анх бодохдоо эргэлзэж байсан удаа би юу? Хүн бүрд ийм бодол ямар нэг байдлаар төрдөг байх л та. Гэхдээ түүнийг бодтой түнчлэн боломж болгон хувирах нь цөөн хүний чадвар байх. Харин Дональд Трампын бичсэн The Art of the Deal буюу жилсээр хийх урлаг хэмээх ном. Энэ чухал сэдвийг өөрийн амьдралаар дамжуулан өгүүлдэг. Энэ бол зүгээр нэг чинэлэг хүний амжилтын түүх биш. Харин нэгэн хүний үзэл бодол, шийдвэр гаргах арга барил, харилцаа, эрсдэл хүлээх чадвар хэрхэн амжилтанд хүрэхийг тайлбарсан гарын авлага юм. Номын эхэнд Трампын 1-7 хоногийн ажил амьдрал хэрхэн өнгөрдөг тухай дэлгэрэнгүй өгүүлбэг нь уншигчдад түүний амьдралын хэмнэс, эрч хүч, анхаарал төвлөрсийг шууд мэдрүүлдэг. Энэ номын хамгийн гол санаа бол амжилт гэдэг бол аз биш, харин бэлтгэлтэй, зоримог хүний хийдэг алхам. Трампын хувьд физиксээр гэдэг нь зөвхөн бизнес хийх тухай биш, харин амьдралын бүхий зүйлсээр харьцсан ашигтай, хүчтэй тохирсоо хийх урлаг юм. Тэрээр дараах зарчмуудыг баримталдаг. Нэгдүгээрт томор сэтгэл. Хязгааргүй зориг байж, хязгааргүй боломжийг нэнэ. Хоёрдугаарт өөрийнхөө сурталчилгаас бүү имээ. Чиний хэн болохыг бусад мэдэхгүй бол чиний үнс нь алга болдог. Гуравдугаарт ярахаасаа илүү сонс. Хэлцээр хийх үед эсрэг талын хэрэгцээг ойлгох нь хамгийн том хожил гэж тодорхойлжээ. Тус номоос олж авсан бас нэгэн чухал ойлголт бол эрсдэлгүй амьдрал амжилт авчрахгүй. Заримдаа бүх зүйл тодорхой бус бүдэг бадаг харагдах үед ч зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Амжилттай хэлцээр гэдэг нь зөвхөн тооцоолсон ашиг бус, харин зоримог алхам дээр тулгуурладаг. Трамп бизнесийг яг л шатрын хөлөг шиг хардаг. Бүх нүүдийг өржсөн бодхоос гадна стратегтэйгээр сэтгэх ёстой ажээ. Гэвч заримдаа төлөвлөгөөнөөс илүү сэтгэлийн хат, зүүн савин нь илүү чухал байдаг гэдгийг тэр онцолжээ. Энэ номыг унших үед хэд бардам, хэд өөртөө итгэлтэй мэд санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь амжилтад хүрэхэд шаардлагатай сэтгэл зүйн дархлаа юм. Хүн өөртөө итгэхгүй бол өөр хинж итгэхгүй. Төгсгөлд нь The Art of the Deal бидэнд тохирцоо бол зөвхөн бизнесийн хэрэгсэл биш, харин амьдралын зэвсэг юм гэж өгүүлжээ. Бидний гаргаж буй шийдвэр хүн хооронд үүсгэж буй харилцаа бүр итгэлцэл. Үнс нь тодорхой байдлын байнгын хэлцээрийн нэг хэсэг гэж харж болно. 3 хором маань дуусч байгаа тул та бүхэн тус номноос илүү дэлгэрэнгүй уншиж амьдралдаа хэрэгжүүлж хэлцээрийг амжилттай хийж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараа дахин уулзлаа. Түр баяртай.